Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Хөлбөмбөр нутгийн соёл иргэншлийг олон улсын сонорт цуурайтуулж, мөн ч Хөлбөмбөр нутгийнхаа үлгэр учрыг хөлийн цээлд хүргэдэг хэрлэн дэлгэцийнхээ бас нэгэн шин дугаарыг одоо та бүхэндээ хүргэж байна. Энэ ээлжийн нэвтрүүлгээрээ бид манай Хөлбөмбөр нутгийн содон уран бүтээлийн нэг, мөн ч одоо нийт монголчуудын дунд өргөнөөр дэлгэрсэн миний буряд гэдэг дууны тусгай сурвалжилгийг эрхэм та бүхэндээ сонирхуулъя. Умард хөлийн соёл бол дунддын соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг. Тал нутгийн соёл нь мөн ч умард хөлийн соёлын гол төрөл хэлбэрийн нэг болох юм. Дунддын их газарт аж түрэн амьдарч байгаа эл үндэстэн ясны соёл нь гэрэл сачрангуй дунддын соёлыг хамтаар үүдэн бүтээсэн юм. Хуваа хязгаар нь үзэгдэхгүй Хөлбөмбөрийн тал нутаг дэх алгын чинээ газарт нь ч түүхийн гүн улбаа нуугдаж, уях салхины шивнэ болгонд нь чум үндэстний дуугарлагын зузаан дурсамж уянгэрч байдаг. Буряд ардын дуурлага нь умард хөлийн соёл, тал нутгийн соёлын дундах гэрэлд сувд. Ахтын нуруунд дэх омог төгөлдөр зан чанар болон баялаг сайхан соёлоороо дэлхийн үндэстний эгнээнд сүхийн гялалзаж байдаг. Буряд дуугийн дотор Хөлбөмбөр төдийгүй өвөр Монголд өргөнөөр дэлгэрэж тэрчлэн улсын хаалгыг давж харийн цээлд хүртэл цуурайтсан шилдэг дуунууд монго олон байдаг. Үүний дотор буряд гэдэг дууг дуртгүй байхын аргагүй. Энэ дууг өвөр Монголд олон хүмүүс мэддэг. Нэн ялангуяа дэлхийн ил газарт тархан сууршаа 50 гаруй түмэн буряд монголчууд бараг бүгд мэддэг нь үнэхэр гайхалтай. Оросын бурядад манай орны алдар дуучин цэцэгмаа буряд гэдэг дууг дуулахад үзэгчид чөмөөрөө бос жогсон баруун гараа зүрхэн түшээгөө тавьж сонсож байсан нь энэ дууны хүн зоны зүрх сэтгэлийн эцнээ гүнд хүрч чаджээ гэдгийг өөрийн эрхгүй харуулж байгаа юм. Буряд гэдэг дууны үгийг 2003 онд буряд соёлын гавьяас зүтгэлтэн зан үйл судлаач өвөр Монгол орны Солонг шагналт яруу найрагч Наас Сэмжид зохиож 2008 онд алдарт дуучин Анд хамтлагийн гочлол дуучин өвөр Монголын урлагийн дээд сургуулийн профессор улсын 1-р дэсийн тоглогч Цэцэгмаа ая зохиож дуусан байдаг. Би энэ буряд гэдэг дуугаа ярихлаар хамгийн түрүүнд сүмжидэх чигээ боддог. Тэгээ сүмжидэх чиг надад ийм сайхан шүлгийг манай энд байгаа бурядчууд ямар бай гэдгийг хүнд тэгж гоё харуулсан шүлэгт нь одоо ястаа баярлдаг. Тэгэд хоёрдугаарт нь сүмжидэгч маань намайг энэ дууныхаа шүлэг бичээд надад уншиж өгөхөөр нь би уйлсан. Тэг хүн болгон өөрийгөө бахархдаг, өөрийнхөө ард зоноороо бахархдаг, өөрийнхөө одоо аав ээж ард байгаа хүмүүсээрээ бахархдаг, нутаг орноороо бахархдаг. Тийм болохоор хамгийн тийм боргожуу мөртрөө тийм хүчтэй буряд хүн ямар гоё бай гэдгийг харуулсан шүлэг. Тэгээд бас нэг надад хэлсэн өөрөө дуучин болохоор буряд гэдэг энэ дуунд заавал аян зохиод өөрөө дуулаарэ гэсэн. Тэгэхээр эхлээд авахд над хатуу байсан ч гэсэн сайхан шүлгийг бичсэн болохоор миний аятар шүлэгд нь өөрийн өрхгүй татагтаад би нэг 2-3 минутын дотор бичээд гаргасан. Тэгэд бас нэг гой хөөрхөн үлгэр яриа гэхэд би дуугаа биччихэд хамгийн түрүүнд энэ сэржин мэдэг энэ одоо багынхаа унган хамгийн хайртай найздаа дуулж өгсөн. Тэгсэн чинь ямар гоё дуу бай гэдээ бүр цаанаасаа тэр уярж тогтолж яах нь мэдэгдсэн. Тэгээд тэрний дараа нь би нагц бүргэндээ Спулма багшид дуулж өгсөн. Тэгсэн бас одоо хоолой моолын өрөөнтэд ямар гоё дуу байна хаархи дуу игээд тэгээ ээждээ дуулж өгсөн чинь ээж энэ одоо ёстой гоё дуу байна гэд хамгийн сүүлд нь би ээж би өөрөө бичсэн гэсэн миний хөө миний хүүхэн ямар гоё дуу бичсэн бэ гэд нэлээд удаан үгүй байсан. Тэгээд сүүлд нь асуусан чинь харин эхлээд шүлгийн дуун дээр сонсоод байсан. Тэгээд дараа нь аян сонсоод тэгээд сүүлд нь хүүхэн бичсэн болохоор улам гоё санагц. Би Цэцэгмаатай багасаа ханилж нээсэн сайн найз болох юм аа. Асэржи мэдэг Цэцэгмаа бид гурвуулаа багасаа нээжиж явсан сайн найз болно. Манай Цэцэгмааны зохиосон миний буряд гэдэг дуугийг манай бүх өвөр Монголын монголчууд бүр мэддэг. Ардын дуулдаг адил одоо бүгдөө бүр өдөж дуулж
явдаг бахархаж явдаг сайхан дуу юм аа. Гараны харгый үзүр боряд дэргэси үрдэ боряд ариохон ананэ ихин боряд алангвайжин турхм боряд жилэриэси хүрдэ боряд ариохон ананэ ихин боряд алангвайжин турхм боряд борласан боряд борхонд толса буян боряд бид нар дандаа игдэг штэ одоо уран бүтээл гэдэг чинь толгойн гурванчлуу үгийн зохиолч, хөгжмийн зохиолч тэгээд дуучин тэгээд энийг чанам эрдэнэ гэж хэлж болно. Тэгэхээр би дандаа игэж дууны сайхан шүлгийг бичсэн тэгээд хөгжмийн аян зохиосон хүмүүсийн үнэн сэтгэлээс хүндэтгдэг, биширдэг тэгээд өөрөө маш хичээж игээд хүний уран бүтээл дуулдаг. Тэгээд өөрөө ингэж ая бичээд игээд дуулахлаараа ягаад гэхэд би яг өөрийнхөө хүнэд дуулж байна. Би энэ хүмүүсээр бардам байх ёстой. Тийм болохоор үнэн сэтгэлээс ундурсан дуу болохоор тэгээд хүн болгон бас их дуу сонсох дуртай байдаг байхаа гэдгийг одоо болтор боддог. Тэгээд энэний тохиолд маш их баярлж авдаг. Тэгээд би бол ая зохиогч биш. Би зөвхөн дуулдаг. Гэхдээ өөрийнхөө дуулдаг хэлбэрээр харин зарим дуунуудаа ардын дуу шиг бичдэг. Тэгээд бидний бичиж байгаа дуу бас надад нэг том хөгжмийн зохиолч ингэж хэлсэн байдаг. Дуу зохиогдсон дуу ардын дуу шиг ард думны дунд дэлгэрсэн байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр нэг сайхан дуу зөвхөн энэ одоо 5 10 20 жилийн дотор биш. Энэ дууг бол 2008 онд одоо манай улсын одоо энэ дэлхийн олимпийн том наадам хийхээс өмнө зохиогдсон дуу. Тэгээд одоо болоход энэ цагийн хугацааныг одоо дууны өвөн тийм штэ нарны харгын үзүүр буряд жилээ эргэсийн хүрд буряд гэдэг. Тэгэхээр он жилийн эргэцээ яг тутам хамгийн гол нь миний эцсийн битсэн шүлэг хүмүүсийн сэтгэлд маш их өндөр хүрдэг. Тэгээд өөрөө дуучин болоод өөрөө зохиосон болохоор бас ард түмнийхээ хайраа олж байгаа байхаа гэж бодож байна. Тэгээд энэ дуугийг бас манай талайгаач болсон бурхан намнээс сүмжид өгчийн манд дурсан дууг нь бас дуулж тэгээд ийм яруу одоо мундаг эмэгтэй бүсгүй яруу найрагч манай нутгийн амархаг байсан юм аа. Бидний бахархал байсан юм аа гэдгийг битгий мартаарэ гэж хэлээд тэр ихч маань өөрөө бурядгүй. Буряд гэх дууг дуучин цэцэг магийн хоолойгоор анх дуулгацсан цагаас одоо хүртэл түүний өг өсөг аялаг нот нэг бүрдэн дуу соёлын хур болон газар болгонд хүрч хүмүүсийн сэтгэлийг умталсаар байгаа юм. Энэ дууны үг нь буряд монголчуудын цөөн тод үндэстний түүх соёлоор ар үзэгдлээ болгож тал нутгийн сүрлэг сайхан ба ард түмний хатан зоргийг магтан дуулснаар үг зохиогч Наасимжидгвагийн олон бүтээлийнхэн думдах төлөөлөгч бүтээлийн нэг болсон нь гарцаагүй. Тус дуу нь нийтлэгдмэгч дуучин цэцэг магийн алтан гургал дайшиг уран уянгалаг хоолойгоор Монголын тал нутаг түүхийн улбааг нүдэнд үзэгдэл дуулагдаж Холланд, Америк, Орос, Монгол улс зэрэг газартаа дуулагдсан хурж Думдад улс Оросын буряд, Монгол улс зэрэг 3 улсын буряд монголчуудын оюун санааны бэлэг тэмдгийн дуу болж Оросын бурядад араажуугаар нэвтрүүлэхэд захиалгын норм нь урт хугацаагаар хамгийн тэргүүн байранд жагсаагдаж байсан билээ.
на сэмжитэн ухтэ сэсэгмагийн аялгатай сэсэгмаgai дуулсан энэ буряд гэсэн дуу болвола их төөхөд домогт орон нутаг хоол осо ховзая төрөлхөд эднийг болвол бүгдийг сонирдуулж дуулсан дуу байх та болвол одоо их түүхийг өчлөөд болоо их боцсон соёлыг болвол их улам дамжуулж дуулсан дууны нэг юм байгаа. Наа гэж би бараг өөрийн бодохдоо болвол ойлгож байна. Ийгээд болвол энэс хойшоо болвол манай энэ мөнөө энэ дуулж байгаа байдлаар өсөхөд болвол их дамжигдаж их дуулагдах юутэй болоод байна. Одоо оног дөрөв өнгөшгөх юм уу та юу? Тэгээд энэс хойшоо улам малын далуушууд болвол иймэрхүү дуунуудыг болвол олон дуун сурч улам дуулж яваасаа гэж одоо миний бодмоор. Одоо нёдноос аваад энэ зунаас аваад би олон сонсож байна. Олон сонсоод дахиад нэг Монгол улсын мөнөө саяхан багны хоёр дуулсан нэг үе чадвар дуулсан байна. Тэр болвол тэр Монгол улсынхаа бас том одоо их улсын их ноёдынхоо их хүндэтгэлийн үдшилгүүдээр бол энэ нэг дуулаа гэж хэлж байна. 나라네 하르게 오저러 보랴 질레르게세 흐르데 보랴 아려항어너네 힘보랴 Энэ буряд гэдэг дууг дуулахаар нь ягаад гэхэд бид нар чинь нэгэд энэ эх орныхоо умраад одоо хэл бүсээр амьдарч штэ энэ сайхан нутгаа сахиад одоо ард түмэн эй хоорондоо хичнээн сайхан найрсаг гэдтэй. Тэгээд манай энэ нутаг гэдэг чинь ястай олон үндэстэн ястан хамтаараа байдаг олон янзын соёл игээд зэрэгцэн өнгө бүрээрээ цэцгэлдэг. Тэгэд энэ сайхан нутаг хүрснийхээ ард түмэн ингэж өөрийгөө игээд дуулж тэр тусмаа оршинд сууж байгаа хамт ах トゥ үндэстэн одоо игээд цог дуугад энэ гэдэг чинь нутгаа хайрладаг хүмүүс, соёлоо хайрладаг хүмүүс, хүн болгоны хүндэтгэдэг хүлэн байрын хүмүүсийн хамгийн сайхан нэг сэтгэл гэж бодож байна. Тэгээд миний дуу дуулахаараа би хүсдэг, баярладгийн нэг учир шалтгаан гэвэл дууны үг сайхан шүлэгтэй. Тэгээд хөрхий бас нэг баярлах та дуулах өөрийн гэсэн дуутай буряд хүн гэдэг дуутай болохоор бас их тэр талаар нь их оморхолгдог. Тэрийн хором цаг мөцийг маш их эрхэмлэн нандиннадаг. Тэгээд би хизээч гэсэн өөрөө хөгжмийн зохиолч бишээ. Гэхдээ олон жил дуусан болохоор сэтгэл дотор хизээдээ нэг тийм нэг ингээд дууны аялгуу игээд ороод байдаг. Тэгээд энэ бүхний өгсөн энэ миний сайхан гулан байрын тав нутаг болоод сайхан ард түмэндээ буряд зондоо баярлаж талархаж явдаг. Буряд гэх дуу нь зөвхөн дуу төдий биш нэг ч буряд монголчуудын дуу хөгжмийн туулс шиг байж тоо томшгүй олон сонсогчдод тал нутгийн соёлын өөрмөч рэд шидийг мэдрүүлсэн байна. Ардын дуу хөгжмийн уламжлал хөгжилт нь он жилийн урсгалд улам тодрон үлдсэн шилдэг содон бүтээлийг уудлан уламжлахаар барахгүй шин цаг үеийн соёлын ач холбогрын дагуу уурсалцуулан шин амжилтын хүчнэр хөгжүүлэхийг уйлдуулахаас салж чадахгүй. Дуу хөгжим гэдэг газар оронд хязгаарлагддаггүй гайхамшигт урлаг юм. Буряд гэдэг дуу нь урлаг соёлтой хайртай хүмүүсийн сэтгэлийн хөвчийг чавхадаж дуучин цэцэг магийн уянган хоолойгоор 30 гаруй улс ба газар оронд хүрч нутгийн зон түмний сэтгэлд хоногшсон аялгау болон дунддын үндэсний дуу хөгжмийг дэлхийн өнцөг буланд уламжилж соёлын итгэлийг гайхуулсан байна. Манай сэсгмал миний сурагч тэгээд энэ хэдий жил наасамждаг штэ хойлоо олон уран бүтээл бичсэн байна. Буряд дахин буряд орны нэр бурхан дээд онцгой манай малчин би жаргалтай ихэд бас их олон түмнээ хүрээлээ олж олон зан дуулж дэлгэрүүлж байна. Намаа магтсан юм сайхан дуу. Тэгээд алтрагны дуудлага гэдээ бас чөнхөн уран бүтээл нь бас сэсгмаа дуусан байж тэгээд энэ бас
олон доноо залуучууд бас туулж эхэлж байна. Тэгээд энэ саяхан миний багш сурагчийн дооны тоглолтод Бурят орны бурхан дээр тэгэхэд гоё схематик байлаа гэж хайрдуулсан байлаа. Тэгээд олон манай залуучууд энэ дуугийг саяхан дуу гэж авч дуулж байна. Тэгээд энэ сэсгмээ бол одоо их дуучин мөртөө бас сайхан уран бүтээлч сайхан аяз ихэж биш олон дууны шүлэг дээр аяз ихэж биш дуулж байна. Тэгээд сэсгмээ бас баяр хүргэж байна. Тэгээд энэ Бурят хамдон онцгойлон манай залуу хүүхдүүд жоохон хүүхдүүд бас дуулдаг. Манай оронд дуулахар барахгүй бас энэ Орос, Монголд бүр дуулж байна. Тэгэхээр энэ сайхан дуу бол их олон газар дэлгэрж байна. Тэгэхээр энэ сайхан уран бүтээлийг өшөө цаашин хөгжүүлж, уламжилж байхыг хүсэж байна. Тэгээд наасамжид өгшүүл одоо энэ манай оронд алдартай суутай яруу найраг шүлгшин байсан. Нараны харагы узур борят жилэр ясен хурдэ борят. Энэ Бурят гэдэг дууны үгийг манай хамт сурагч наасамжид аян манай сурагч Сэзэгмаа захиагаад одоо энэ хоёрын бүтээл Сэзэгмаа өөрөө дуулаад одоо манай өвөр Монгол дундад улс цаашилбал Орос хүрээнд хүртэл одоо нийтэм дэлгэрж нийт монголчуудын одоо хайртай сонсголтой сайхан дуу болсон байна. Тэгээ наасамжид бид хоёр бол одоо хар багаасаа одоо холбоо гацаанд үерхэж наадсан сүмждийн одоо олон уран бүтээл шүлгийн дотор бас олон дууны шүлэг байдаг. Тэн дотроо бол манай энэ Бурят гэдэг дууны шүлэг дуу зохиогдсон. Энэ дуугаараа бол одоо өвөр Монгол одоо цаашилбал одоо дундад улс гадар бүрэн Оросд хүртэл шагнал олж ирсэн сайхан бүтээл олон түмэн бүгдээрээ хөрөөлж авч ирсэн. Тэгээд энэ дууг нь одоо бас манай нийт орон нутагтаа цаашилбал нийт монголчуудын дундаа бол одоо мөнхөрж үлдэх байхаа, улам дуурсагдаж одоо дуулагдах байхаа гэж бодож байна, зөндөж байна. Хоёр уран бүтээлч маш их хүндэтгэж, хүнөөр дамжуулж яагаад тий хүндэтгэдэг нь надаас зөвшөөрөл аваад тэгээд энэ дууг дуулсан. Тэгээд би бол тэр хүмүүст хэрэгтэй хэлсэн. Танаас ихэд уран бүтээлийн хүндэтгэгийг дуулж аваад маш их баярлж байна. Тэр хамгийн өмнө үгийн зохиолч, шүлгийн зохиогч, манай нутгийн яруу найрагч гэх намны сүмжидэг гэдэг хүнийг дандаа ярьж яваарай. Энэ хүний битгий мартаарай гэж хэлсэн. Тэгээд найрсаг нөхөрсөх холбоо гэдэг хүн хоны хооронд харьцаа гэдэг эрүү найргаар ингээд уянга дуугаар нийлж байх энэ ертөнцийн бас нэгэн жаргалаа гэж бодож байна. 희마령 보랴 호흥스러기 홀대 보랴 마베 사야나 Самжидаг шин сайхан шүлэг алдарт тусан сэсгмаагаа нь сайхан аяар одоо олон түмнээ сэтгэл хүрж одоо бүх дэлхийд одоо засагдж сайхан уламжилж явж байна. Энэ Бурят гэдэг дуу тэгэхээр дандаа хүмүүсийн сэтгэлээс сэргээд нутаг орны хүмүүсийн сэтгэлийг одоо аршаад угааж байх болтугай гэж хүсэж байна. Эрхэм хүндэт үзэгчдээ энэ ээлжийн хэрлэн дэлгэцийн маань энэ дугаар одоо үгээр өндөрлөж байна. Анхааран сонирхсан та бүхэндээ ажил амьдралын сайхан бүхнийг хүсье. Дараагийн нэвтрүүлгээр дахиж баяртай уулзъя. Баяртай.